Үнцаасны компани нь Монгол Улсын хөрөнгөний зах зээл дээр 19 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа зах зээлийн идэвхтэй үнцаасны компаниудын нэг байгаа. За миний би 2026 оноос тус компани төлөвлөлт зүйтэй дараад төлөвлөж байгаа манай шинэ менежмент тим баг хөрөнгө оруулалтаар үнцний бүтээн гэсэн урайтаагаар харьцаж хөрөнгө оруулагчдаа хөрөнгөний зах зээлийн үйлчлэгийг илүү шинжилгээд дагаад одоо зөвлөхөд бол бэлэн болоод байна. За манай менежмент тим баг одоогийн олон улсын зах зээл дээр 5-20 гаруй нэгэн ажлын туршлагыг өргөдүүлсэн мэргэжлийн өндөр ёс зүйтэй мэргэжлийн өндөр ур чадвартай амраас хүрсэн байнамаа. За бидний хувьд бол Үнцаасны компани бизнесээс гадна хөрөнгө оруулалтын сангийн чиглэлээр үйл ажиллагаа уулуурхайн брокерийн чиглэлийн бизнесийн үйл ажиллагааг эрхлэхээр холбоотой хэл ажиллагааг хангалтана. Бид богиногсон буюу өнгөрсөн 2025 онд Монголын хөрөнгөний зах зээлд 600 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилтаар татан хэрэглэсэн байна. За гадаад зах зээлээс 120 сая $10 санхүүжилт юм уу амжилтаар татан хэрэглэсэн байна. Брокер үйл ажиллагаа, андраачийн үйл ажиллагааны хувьд нийтдээ 1,80 гаруй төгрөгийн арилжааг үүсгэж зах зээлд эргүүлэгч Үнцаасны компаниудын нэг аж нөлөөлж байна. Тэнгэр Капитал Үнцаасны компани нь олон нийтэд хөрөнгөний зах зээлийг таниулах, хөрөнгө оруулалтын боловсрал олгох зорилгоор Тэнгэр Актемыг үүсгэн байгуулад байна. Тус Актем нь харилцагчийг хөрөнгөний зах зээлд хүлт авахаас нэхлээд ол оролцогч болох хүртэл нь чадваржуулах сургалтыг орохоос гадна судалгаа тойм мэдээллээр тогтмол хангаж ажиллах юм а. Мөн бид Монгол Улсын ирээдүй болсон боловсролын салбар хүүхэд оюутан залуус хөгжлийн бэрхшээлт иргэдрүү чиглэсэн нийгмийн хариуцлагын ажлыг тогтмол хэрэгжүүлэн ажиллаж байна. Хүссэн хүн бүр технологи, криптовалют, алт, хэмжээ явахны хөгжилгээд эдийн засгийн өсөлт болоод инновацийн өсөлтөөс өндөр өгөөж өгөх боломжтой. Учир нь бид дэлхийн номер 1 брокеринг компани болох Interactive Brokers-тай хамтраад дэлхийн 33 улсын 105 гаруй биржийн 600 төрлийн 1 сая гаруй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах боломжийг харилцагчтай болгоод байна. Тэнгэр Капитал Үнцаасны компани нь бизнесийн бүхий салбарын харилцаж байгууллагуудтай хөрөнгөний зах зээлээс бонд болон бусад санхүүгийн хэрэгслээр дамжуулан олон зуун тэрбум төгрөг босгож өгсөн туршлагатай салбартаа тэргүүлэгч компани. Хэрвээ таны бизнес дараагийн өсөлт хөгжлийг хурдсгах санхүүжилт шаардлагатай бол манай хамт олон тантай хамтран ажиллахад үргэлж бэлэн байна. Хөрөнгө оруулалтаар үнцнийг бүтээн. Тэнгэр Капитал үнэт цаасны компани. Өндөр хөгжилтэй улс орнуудын дийлэнхийг харахад хөрөнгөний зах зээл нь банкны салбартайгаа ижил төвшөнд хөгжсөн байдаг. Манай улс ч бас энэ жишгт хүрэхийн тулд хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх бодлого барьж байна. Хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх хамгийн чухал оролцогч нь үнэт цаасны компаниуд юм. Учир нь тэд хөрөнгө оруулагчдыг хөрөнгө босгох сонирхолтой аж ахуй нэгжүүдтэй холбох гүүрэн болж ажилладаг. Энэ үүргээ нэр төртөө биелүүлээд 19 жил болж буй Тэнгэр Капитал үнэт цаасны компани стратеги шинчилж хөгжлийнхөө шинэ үеийг эхлүүлж буйгаа салбартаа тунхаглалаа. Тэд 3 дугаар сарын 20-ны өдөр Монголын хөрөнгийн бирждээр Тэнгэр Капитал Next Chapter нээлттэй өдөрлөг зохион байгуулж сүүлийн үеийн ололт амжилт ирээдүйн зорилго тэмүүлэлээ хуваалцсан юм. 2007 оны 8 сарын 10. За энэ өдөр бол Монголын хөрөнгөний зах зээл дээр одоо идэвхтэй үнцааснуудын анхдагч хийж болох ус Тэнгэр Капитал гэж үнцаасны компанийг Хас банкны дээргэд бол анх үүсгэн байгуулагдсан. 2023 онд Хас банк маань одоо нэгдэлт байгаа компаниудаа бол IPO-тойгоо холбоотойгоор гаргасан байгаа. Хэд хэдэн шеэрхолдерууд одоо дамжсны эцэст манай менежментийн баг бол Тэнгэр Капитал гэж энэ үнцаасны компаниг эзэмшиж үйл ажиллагаа явуулахад бэлэн болоод байгаамаа. Тэнгэр Капитал гэдэг логогоо бол дараах байдлаар өөрчилсөн байгаа. Хамгийн гол утга агуулга нь бол та бүхэн энэ дээр оронжин өнгөтэй цэгийг харах юм бол бид бүхэн Монголын хөрөнгөний зах зээл бизнесийн түүхэнд маш одоо сайн засаглалтай, үн цэнтэй, тогтвортой үйл ажиллагаатай энэхүү Хас банкнаас өвлж ирсэн энэхүү бизнесийн соёл түүхийг шөөл одоо нэр төртөөгөр сайн цааш нь одоо үргэлжлүүлж авч явна гэсэн утга бүлэгдлийг тавьж одоо энэхүү өнгийг шингээсэн. Хөрөнгө оруулалтаар үн цэнийг бүтээнэ гэсэн урайтай. Яг өнөөдөр Тэнгэр Капитал Үнцаасны компани Шинэ Монгол гэж сургуультай хамтраад Монгол Улсын хөрөнгөний зах зээл дээр хамгийн анхны 5 жилийн хугацаатай боловсролын салбарын бондыг амжилттай бид бүхэн гаргалаа. Өөрөөр хэлэх юм бол нөлөөллийг бид бүхэн нийгэмдээ одоо хийж бас болж байна. Хамгийн чухал зарчим бол энэ тэргуунд харилцагч хөрөнгө оруулагчийн эрх ашиг ёс зүйд ил тод байдал этик гэж ярьдаг. Энэ бол санхүүгийн зах зээл, хөрөнгөний зах зээлийн хамгийн чухал зүйл. За тэгээд үн цэнтэй хөрөнгө оруулалт, утга учиртай, үр ашигтай зүйл бид хөрөнгө оруулах ёстой. За тэгээд урт хугацааны түншлэл гэдэг
Ийм дөрвөн гол зарчмыг бид бүхэн бизнесийн харин сүнс гол зарчмыг болгож төвшүүлсэн юм а. Тэнгэр капиталын үнцаасны компани, Тэнгэр фанд менежмент гээд хөрөнгө оруулалтын сангийн чиглэлийн компани, Тэнгэр commodity markets гээд уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Бизнесийн чиглэлүүдийн үед андеррайтингийн үйлчилгээ, брокерийн үйлчилгээ, хөрөнгө оруулалтын сан, зөвлөх үйлчилгээ, уул уурхайн брокер, за мөн Тэнгэр Active, за мөн wealth management гэсэн юм гол чиглэлүүдэд бид бүхэн бизнесийн үйл ажиллагаа маань чиглэнэ. Томоохон одоо хөрөнгөтнүүд, хуримтлалтай хүмүүс болон бизнесүүд бий болох гэдэг ийм үзэгдэл бол Монгол улсад яг одоо бий болж байна. Тэгэхээр энийг дагаад одоо ямар ч одоо хөгжсөн улс оронд бол энэ wealth management-ийн буюу мэрэгжлийн санхүүгийн ийм зөвлөх үйлчилгээ шаардлагадж эхэлдэг байна. Манай бизнесийн одоо гол чиглэл бол энэ wealth management-ийн чиглэл рүү чиглэх юм аа. Дараагийн хамгийн чухал зүйл бол хувийн тэтгэврийн сан. Бид нэр institutional investor-ууд буюу томоохон сангууд тэр дундаа пеншн фандуудыг бий болгох нь энэ зах зээлийн болон манай улсын хамгийн чухал зүйл байгаа маа. Тэгэхээр Тэнгэр капитал бол бид бүхэн энэ чиглэлд одоо хамгийн их анхаарч олон нийтэд ойлгох чиглэлд маш их зүйлийг хийнэ гэж зорж байгаа маа. Хөрөнгө оруулалтыг хамтдаа бүтээцгээе гэсэн уриатаагаар танилцуулга өндөрлүүлье. Ягаад гэвэл үнцаасны компани хөрөнгө оруулалтын банк гэдэг бол хамгийн гол одоо тийм зуучлагч холбогч хэсэг болохоос энэ зах зээлийг бий болгож байгаа хүмүүс бол хөрөнгө оруулагч нар, үнцаас гаргагч нар, мөн мэрэгжлийн бусад оролцогч нар та бүхэн юм шүү. Тэнгэр капитал өнгөрсөн онд хөрөнгө оруулалтаар үнд цэнийг бүтээн Уриандор компани стратеги шинжилэн тодорхойлж удирдлагын баг, засаглал, бүтэц, үйл ажиллагаагаа шин шатанд гаргаснаар богино хугацаанд үр дүн гарчээ. Тодорхойлбол Тэнгэр капитал өнгөрсөн онд бондын анхдагч зах зээлийн 20.8%, үнэт цаасны компаниудын цэвэр ашигын 27%-ийг дангаараа эзэлж нийт 675 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ. Мөн арилжаагаа 2024 онтой харьцуулахад 13.7 дахин өсгөж чадсан байна. Бидний хувьд өнгөрсөн 2025 онд богино хугацаанд буюу нийтдээ 10 сарын хугацаанд бид нэр Монголын хөрөнгөний зах зээл дээр нийтдээ 670 орчим тэрбумын санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн байгаа. За салбаруудаас их юм бол уул уурхай, үйлдвэрлэл, банк санхүү, худалдаа үйлчилгээ, барилга дэд бүтц гэх мэтлэн зах зээлийн бүхэл салбарт хүрч санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн. За ажилласан дийлүүдээс бахаралтай, онцлог дийлүүдээ гэх юм бол Max Group-ийн алтны төсөл болох хаан алтай бондын санхүүжилт байгаа. За бидний хувьд өнгөрсөн жил 64.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай олгосон. За хаан алтай хувьд бол манай Монгол улсын экспортын орлогыг 2 их 80 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа. За алтны экспортыг Монгол банкны тушаалтын 12%-ийг дангаараа гүйцэтгэж байгаа. За манай гадаад валютын албан нөөцийг томоохон хэмжээгээр нэмэгдүүлж байгаа чухал төсөл байгаа. За мөн Монголын алт компани Хүрэн толгой гээд бас нүүрсний экспортын компани байгаа. За энэ хүү төсөл дээр бид 12.8 сая долларын санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн байна. За яг одоо хэрэгжүүлж байгаа Монголын төмөр замаас хэрэгжүүлж байгаа бага хангай хүчтэй үндийн чиглэлийн төмөр замын санхүүжилтээр бидний хувьд ажиллаж байгаа. За нийтдээ 300 орчим тэрбумын санхүүжилтийг татан төвлөрүүлнэ. За одоо 120 тэрбумын санхүүжилтийг аль хэдийн амжилттай татан төвлөрүүлчихсэн. За одоо 180 тэрбумынх нь хөрөнгө оруулагч нь бэлэн болчихсон одоо хүлээгээд байж байна. Компаниг гүйцэтгэх үед манай хөрөнгөний зах зээл дээр OTC буюу хаалттай бондын зах зээл дийлэнх хувийг эзэлдэг. За бидний хувьд хаалттай бондын нийт зах зээлийн 20.8%-ийг дангаараа эзэлж байгаа. За арилжааны гүйцэтгэлүүд бидний хувьд аль хэдийн 1 их 80-ийн арилжааны гүйцэтгэл хийчихсэн байгаа. 1 их 80-д 26 орчим тэрбумын арилжаа гүйцэтгсэн байна. За үнцаасны компаниудын нийт татан бий болгож байгаа цэвэр ашигын 27%-ийг Тэнгэр капитал үнцаасны компани дангаараа бий болгосон ийм амжилттай ажиллаж байна. Өнгөрсөн оны эцээр Сингапурын хөрөнгөний биржээр гарсан AM банкны 100 сая долларын санхүүжилтээр бидний хамт хамтарч ажилласан байна. Бидний хувьд Interactive Brokers буюу дэлхийн одоо эхний 1-2-т орж байгаа брокерийн компанитай хамтан ажиллагаа эхлүүлээд явж байна. За Америкийн томоохон банкуд болох JP Morgan Chase, Deutsche Bank гэх мэт банкудтай аль хэдийн дансаа нэгээд хамтраад арилжаагаа явж байгаа. За мөн Америкийн Stonex, за Сингапурын Seaport, Европын Adaman Capital, за Азийн зах зээлээс KGI, Mera Asset зэрэг компаниудтай хамтарч ажиллаж байна. За таны үн цаасыг хадгалдаг Гастажон банкны хувьд бол TDB Гастажон голом Гастажоныг ашиглаж байгаа. За бидний хувьд бол яг Монголын зах зээлээс хөрөнгө оруулагч гадагшаа хөрөнгө оруулалт хийхэд
За магадгүй Монголын компаниуд гадагшаага за санхүүжил босгоход хамгийн сайн түнш байна гэсэн зорилгоор хамгийн олон ийм лайнтай үн цасны компани болж чадсан байгаа. Тэнгэр Капитал дэргэдээ Тэнгэр Фонд Менежмент компанитай. Энэ компанид иргэдийн мөнгийг өсгөж өгөх олон төрлийн сан байна. Ажилчдын хуримтлалын сан, танд зориулсан хувийн хөрөнгө оруулалтын сан, тогтвортой өсөх бондын сан, хувийн капиталын сан, хуримтлалын сан, их сургуулиудын эндовмент сан, үл хөдлөх хөрөнгө оруулалтын сан, түүхийн эдийн хөрөнгө оруулалтын сан зэргийг нэрлэж болно. Ингэснээр таны мөнгийг мэрэгжлийн баг удирдах, таны өмнөөс судалгаа анализ хийж, зах зээлийн боломжуудыг танд түргэн шуурхай санал болгож, таны цагийг хэмнэж, хөрөнгийг тань өсгөж өгөх юм байна. Хөрөнгө оруулалтын сан гэдэг зүйл яагаад хэрэгтэй вэ гэдэг. Сая манай тузын дарга Эрдэнэ захирал ярьж ирсэн тийм. Эдийн засаг 25 дахин өссөн байна ам доллараар. За тэгэхээр төгрөгөөр бол манай эдийн засаг 73 дахин өсөж байгаа. За манай улсад байгаа нийт мөнгөний хэмжээ буюу одоо мөнгөний нийлүүлэлт гэдэг зүйл одоо эдийн засгаас 3 дахин урдтай 228 дахин өсөж байгаа. За тэгэхээр одоо бид нар мөнгөтэй болж байна, эдийн засаг өсөж байна. Гэхдээ мөнгөтэй болж байна. Гэхдээ тэдгээрийн 66% буюу одоо нийт мөнгөний эргэлтийн 70 орчим хувь нь одоо л арилжааны банкуд дээр байна. Өөрөөр хэлбэл эдийн засаг өссөн ч бид тодорхой хэмжээний одоо бүрэн капиталын зах зээл рүү одоо орж амжаагүй байна гэдгийг нэгээс харагдаж байна. Тэгэхээр эдийн засаг өсөөд за мөнгөний хэмжээ өсөх тусам тэр их капиталыг зөв салбар руу, зөв компани руу, зөв бизнес руу барилгах энэ шаардлага гарч байгаа. За үүнийг бол хөрөнгө оруулалтын сангууд хийж байгаа. Тэгэхээр одоо улс орны хэмжээнд хараад үзэх юм бол засгийн газрын зүгээс өөрсдийн гэсэн хөрөнгө оруулалтын сангаа бол дэмжиж байгаа. Тэрэнд бид нар мэдж байгаа тийм баялагын сан гэдэг. За хувийн тэтгэврийн санг институцууд бас дэмжиж байна. Тийм тэтгэврийн хөрөнгөлөлтөй болоё гэнэ. За зохицуулагч байгууллагууд хувийн хөрөнгө оруулалтын сан болон хамтын хөрөнгө оруулалтын сангуудын үйл ажиллагааг бол дэмжиж байна. Тэнгэр фонд менежментийн зүгээс за цаашдаа ямар хөрөнгө оруулалтын сангуудыг өсгөхтэй байна вэ гэхээр нэгдүгээрт ажилчдын хөрөнгөлийн сан одоо компани байгууллага бүр за ажилтнаа тогтоон барих, урамшуулах, түнчлэн одоо ажилтнуудаа урт хугацааны хөрөнгөлийг бий болгох боломжийг бүрдүүлж өгч байна. Түүнчлэн танд зориулсан хувийн хөрөнгө оруулалтын сангууд. Тэгэхээр дэлхий дээр family office болоод private fund-ууд гэж байгаа тийм. Тэдгээр нь яадаг вэ гэхээр одоо тодорхой нэгэн гэр бүлийн хөрөнгийг сан байгуулж удирддаг. Эсвэл тодорхой VIP одоо харилцагчдын мөнгийг удирддаг. Гэхдээ илүү өндөр өгөөжийг өгдөг. За тогтвортой өсөх бондын сан байж гин. Хувийн капиталын сан буюу одоо бизнесүүдийг одоо өсгөж бойжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах сан байна. За хөрөнгөлийн сан гэдэг тийм. Одоо Монгол цөөхөн эдийн хөрөнгөлийн сан байна. Тэгэхээр хөрөнгөлийн санг бий болох нь их сургуулийн эндовмент сан буюу одоо их сургуулийн кампусын барилга, за гадны профессоруудыг үрж салинжуулах, оюутнуудад тэтгэлэг олгох гэх тийм. Одоо эдгээрийг сангийнхаа өгөөжөөр хийдэг бусалт тусламжийн сан одоо их сургуулийн эндовмент сан гэлж. За үйл хөдлөх хөрөнгө оруулалтын сан түүх эдийн сан гэдэг тийм. Тэгэхээр бид нар сая хэлсэн тэтгэврийн сан гэж хэлжсэн. За тэр маань өөрөө ажилтны хөрөнгөлийн сан гэсэн үг. Тийм. Ажил олгогч мөнгө өгдөг, ажилтан мөнгө өгдөг. Тэгэхээр эдгээр сангууд бий болсноороо одоо уул уурхайн компаниуд, үйл хөдлөлийн барилгын компаниуд, хувийн хвшлийн компаниудын санхүүжилтийн их усрыг бол бүрдүүлж өгнө. Дээрэс нь их сургууль, тэтгэвэр, нийгмийн эдийн засаг гэдэг одоо маш эдийн засгт том импактыг өгөх хэмжээний одоо өгөөжийг бол эдийн засгт авчирна гэж ярьж байна. Тэнгэр капиталаар дамжуулаад олон улсын зах зээл рүү хөрөнгө оруулалтыг яг гэх юм бол та бүхэнд бид нар Interactive Brokers гэсэн олон улсын брокеринг компанийг санал болгож байна. За Interactive-ийн нэг давуу тал нь юу юм бэ гэхээр одоо бэлэн мөнгөний үлдэгдэлт хөө боддог. Одоо би арилжаа хийгээд мөнгөө суулгах юм бол надад Interactive 2.8% хөвөг нь бусад брокерууд төр бол хүн харагдчих тийм. Бэлэн мөнгөнд өгч байгаа. Дээрэс нь би $10,000, $100,000 байхад одоо $10,000 байлаа гэж бодоход би $30,000 хөрцөө авч болно тийм. Одоо бид нар хөшүүрэгтэй арилжаа гэж нэрлэдэг тийм. Өөрөөсөө давсан мөнгөөр арилж байна. Тэгэхээр давсан мөнгөн дээрээ бид нар тодорхой хэмжээний хүүг брокертой өгөх ёстой. Тэр жилийн хүн бус брокеруудаас 2 дахин бага одоо зээлийн хүүг бол авч байгаа. За тэгэхээр та бүхэн одоо саяны ярьсан за хөрөнгө оруулалтын сан болоод за олон улсын зах зээл дээр
хөрөнгө оруулалтыг хийгээсэй гэж уриалмаар байна. Тэнгэр Капитал үнд цаасны компани төр хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлд амжилттай нэвтрэх, санхүүжилт татахт нь бүх төрлийн зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг. Ингэснээр харилцагчид хөрөнгийн зах зээлээс өндөр өгөөж хүртэхээс гадна хамтрагч байгууллагууд шаардлагатай санхүүжилтэд илүү хялбар аргаар татаж бизнесээ шат ахиулдаг юм. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн 2-3 хэсэг бондын манус амжилттай бий болохлоо энэ дээр маш их баяртай байгаа. Тэнгэр Капиталын хувьд Монголын хөрөнгөний зах зээл дээр байгаа тодорхой хэсэг хөрөнгийг, мөнгийг зах зээлд ингээд эдийн засгийн эргэлтэнд оруулж нөгөө талдаа Монгол Улсын томоохон төслүүдийг хөтлөхөд өндөр хувь нэмэр оруулж байгаа үйл явдал нь маш ингээд шаашаалтай зүйл гэж харж байгаа. Энэ нь ингээд Монгол Улсын эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж найдаж байгаа. Тэнгэр Капиталтай Бирс Капитал компани банк усынхаа зүгээс бид нэр энэ жилдээ он гарснаас хойш зөвхөн 35 орчим тэрбум төгрөгийн бонд гаргасан байна. Дээр нь бид нар одоо энэ худалдаа үйлчилгээний салбартаа бас шинэ барилгын төсөл явж байгаа. Энэ дээрээ бол бид нар 16.5 тэрбум төгрөгийн бонд хамтран одоо гаргаж хамтран ажилласан байна. За үнэхээр одоо Тэнгэр Капиталынхаа хамт олонтой одоо бид нар бас одоо он дамнан ингээд ажиллаж байна. Тэгэхээр үнэхээр мэрэгжлийн залуу эрч хүчтэй тооцоо судалгааг одоо үнэхээр гайхалтай хийдэг. Тэгээд хамгийн гол нь бидний одоо хөрөнгө оруулагч бөгөөд за бонд хүлээн авагчийн зүгээс хүлээж байгаа ганц зүйл бол үр дүн. Тэгэхээр үр дүнг бол одоо гайхалтай одоо тултал нь одоо комплит дуусгаж чаддаг хамт олон бол манай Тэнгэр Капиталынхаа хөрөнгөний зах зээл дээрээс хөрөнгө оруулалт татах нь бол угаасаа хамгийн нэгдүгээрт зардлын хувьд харьцангуй хэмт өртөг зардал хугацааны хувьд чирэгдэл одоо харьцангуй бага. Өмнөх одоо банкны аас одоо зээл авахаас илүү тийм ээ. Дор хаяал одоо барьцаа хөрөнгөний шаардлагагүй болохоос ихсүүлэл олон давуу талууд байгаа. Зээл авсан хүмүүс сар болгон хүүгээд л баг тийм үү. За тэгвэл бонд босгосон хүн бол одоо хагас жил, хүн жилээр бондын төлбөр гэдэг юм уу нөгөө хөрөнгө чадвар мөнгөний ашиглалт бол хамаагүй илүү өндөр л дээ. Тэгэхээр энийг бол манай ялангуяа манай энэ компани бизнес эрхлэгчид энийг одоо маш сайн ойлгох хэрэгтэй. Компани хөгжлөө шин шатанд гаргаж байгаа Тэнгэр Капитал харилцагч айл өрх бүрийн өнөөдрийн хөрөнгийг маргаашийн үнд цэнтэй хуримтлал болгон өсгөх зорилготой. Энэ нь эдийн засгийн доктортой өсөлтийг бий болгож эх орны хөгжилд өөрсдийн бодит хувь нэмрээ оруулж байгаагийн нэгэн илрэл юм. Манайх шиг ийм эдийн засгийнхаа хувьд одоо докторгүй гэж байна тийм. Инфляцид ойлгомжгүй ийм байдал үүсдэг ийм газар бол мөнгө бол өөрөө ханшаа алдахгүй байх нь маш чухал юм. Тэгэхээр яг энэ тал дээр хамгийн их сайн зөвлөлдөг, хамгийн сайн найдвартай байж чаддаг газар бол одоо бидний баг гэж би итгэдэг. Тэгээд одоо үүний өрөөгөөж ч гэсэн бүртээ явж байгаа. Тэгэхээр энэ тал дээр бол одоо их бардам байдаг. Би зүгээр хоёр зүйлийг онцлмоор. За төгрөгөөр бондын юу бол энэ дээр бол маш өгөөж өндөртэй. Тэр тусмаа хэрвээ төгрөгөнд зарим хүмүүс ч итгэдэггүй шүү дээ. Тэгвэл миний хувьд бол жишээ нь долларын бондн дээр байдаг. Тэгэхээр долларын бонд бол өөрөө өгөөж өндөртэй. Дээрээс нь давхар ахаад нөгөө ханшийн зөрүүний бас өгөөж гарч ирдэг. Хөрөнгөний зах зээлийн хамгийн эрсдэл багтай тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүн бол бонд. Монголд өнөөдөр бондын дундаж өгөөж 19% байна. Энэ нь өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад маш өндөр өгөөж. Тиймдээ сүүлийн үед бондын зах зээл илүүтэй тэлж байна. Хэрв та 15 жилийн өмнө орон сууц авсан бол үнэлгээ нь 5 дахин, хувьцаа авсан бол 7 дахин өсөх байлаа. Харин бондод хөрөнгө оруулсан хүмүүс анхны хөрөнгө оруулалтаа 15 дахин өсгөн авах боломжтой байсан юм а. Хүмүүс болохоор ингээд ямар ч гэсэн бонд бол хадгаламжаас өндөр хүүтэй гэдэг ийм ойлголт бол байдаг. Гэтэл хадгаламжаас мэдээж өндөр хүүтэй тэр хэмжээгээр өндөр өгөөж хүртэх боломж бол байгаа. Гэхдээ түүнээс өөрөөр бас өгөөж хүртэх боломж бондын хөрөнгө оруулалт дээр гарч ирдэг. Үүнийг та бүхэнд би маш энгийнээр тайлбарлаж өгье. За бонд дээр болохоор нэрлсэн үнэ буюу par value гэдэг ойлголт байдаг. За жишээлбэл $100-оор бонд гаргалаа гэсэн үг. $100-оор 100 сая долларын бонд гаргалаа гэсэн үг. Нэг бондыг бид нэр 100 саяар авч байгаа, $100 авч байгаа гэсэн үг. Дараа нь хүүгийн хөв буюу купон гэж байдаг. За жишээлбэл 10% купонтой гарлаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл би $100-оор нэг ширхэг бонд авал жилийн дараа миний мөнгө $110 болно гэсэн үг. Дуусах өдөр гэхээр одоо жилийн хугацаатай ч юм уу 5 жилийн хугацаа ч юм уу хэдэн жилийн дараа энэ бонд гаргаж байгаа засгийн газар ч юм уу компани буцаад төлөх вэ? Тэр хугацааг хэлж байгаа. За түүнээс гадна хадгаламж дээр бол зөвхөн хүү гэдэг ойлголт байдаг бол бонд дээр өгөөж гэдэг
өөр нэг ойлголт гараад ирдэг. Yield гэж ярьдаг, өгөөж гэдэг ойлголт гарч ирдэг. Энэ хүү yield хоёр чинь юугаараа ялгаатай юм бэ гэдэг нь одоо яг нөгөө хөрөнгө оруулалтын бондоос зөвхөн купоноос гадна өгөөж хүртдэг нэг юм одоо боломж нь гэсэн. За энийг тайлбарлаж өгье. За жишээлбэл $100 бонд гарах $100 хадгаламж хийсэн бол түүнийгээ бусдад шилжүүлэх боломж байдаггүй бол бондыг бол бусдад шилжүүлж болдог. Хоёр дахь зах зээл дээр арилжиж болдог гэсэн. Би авсан бондоо маргааш өөр хин нэгэнд зарж болно гэсэн. Гэтэл $100 бонд ямар нэгэн хүчин зүйлээс хамаарат үнэ нь өсч болдог, буурч болдог. За жишээлбэл би бол $100 авсан бондоо хадгалж гин. Гэтэл миний цуг авсан нэг хүн $100 бондоо $95 доржиж зарчиж. Би жилийн дараа миний өгөөж 10% буюу $10 хэвээрээ байна. 95-аар авсан доржийн өгөөж нь 10% байх уу? Байхгүй тий. Анхны оруулсан хөрөнгө оруулалт нь 95 юм чинь 10 дээр нэмэх нь $5 буюу ойролцоогоор нэг 15.8% өгөөж хүртэнэ гэсэн. Тэгэхээр сүүлд бага үнээр авж байгаа дорж надаас өндөр хуваар өгөөж хүртэж байна гэсэн. Үүнийг болохоор энэ yield гэж ойлгодог гэдэг ийм ойлголт гарч ирдэг гэсэн. Тэгэхээр купоны хувь yield 2 адилхан байдаггүй өөр байж болдгоо гэсэн ийм санаа. Монгол улсын засгийн газрын бонд дээр 35% өгөөж хийх ийм боломж 2020 онд гарч ирсэн. Хэрвээ та бүхэн санаж байвал 2022 оны сүүлээр нэг ийм үйл явдал болсон. Манай нэг бондын хугацаа 12 сард нь дуусах ёстой байсан. За ковидын дараах бизнес сэргээд бизнесүүд маш их долларын одоо хэрэгцээ шаардлагатай болоод Монгол банкнаас долларын одоо хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй нөхцөл байдал үүсээд зарим одоо банкудаар нэг этгээдэд өдөрт $500 л одоо гүйлгээ хийнэ гэдэг юм хязгаарлалт хийж нэг хэсэг бодлого явуулсан. Гэтэл тэр нь Bloomberg дээр мэдээ болж оронгууд гадаадын хөрөнгө оруулагч нар Монгол улс дефолт болох гэж байгаа юм байна гэж зарим нэг хөрөнгө оруулагч нь ойлгоод нөгөө эзэмшсэн бондоо хямдхан зарах юм процесс явагдсан гэсэн. Тэгээд тухайн үед $100 гарцсан бонд нь бүр 69-70 руу очиж зарагдсан гэсэн. Тэгвэл $100 бондын нэг онцлог нь болохоо яах вэ гэр зэрэг би $70 авцсан ч гэсэн энэ бондын хугацаа дуусахад би Монгол улсын засгийн газраас $100 болгож авна шүү дээ. Тэгэхээр би $430 дээр өгөөж хийж байгаа. Дээрээс нь засгийн газраас хүүгээ авна. Ингээд нийлбэр нь бодохоор 35.5% өгөөжийг хөрөнгө оруулалт хийх боломж байсан гэсэн. Тэгэхээр энэ боломжийг хийхэд бол одоо саяны манай Дархаагийн хэлбэгчл нь яг энэ хөрөнгө оруулалтын компани банктайгаа, брокеринг компанитайгаа хамтраж ажиллах тий энэ мэдээллийг цаг хугацаанд нь авах юм одоо боломжийг харилцагчнартаа бид нар олгодог гэсэн. Яг үүнтэй төстэй жишээ олон банкны гаргасан бондон дээр болсон 25 оны 4 сард жагсаал болсон. Тэр жагсаалтай холбоотой ингээ янз бүрийн мэдээ олон нийтийн гадаад дотоодын хэвлэл мэдээлэл хэрэгслэр явсан. Тэнгууд мэдээ тэр үйл мэдээ нь зарим хөрөнгө оруулагч бондыг худалдаа авсан хөрөнгө оруулагч нарын хувьд эрсдэл гэж үзээд авсан бондоо хямд зарах шийдвэрүүд гаргаж ирсэн. $100 бондоо 91-ээр зарж байгаа. Тэгээ 91 дээр орсон хүн бондын купонтойгоо нийлэхээр 12% долларын өгөөжийг эсвэл ороод гарахтал хүртэх хэдхэн хоногийн зөрүүтэйгээр 12% өгөөж хүртэх юм боломжууд гарч ирж байна. Тэнгэр Капитал нээлттэй өдөрлөгийнхөө үеэр дотоодын хувьцааг авахд хамгийн тохиромжтой үе нь яг одоо гэж хөрөнгө оруулагчдад зөвлөж байлаа. Учир нь одоо дотоодын хувьцаа хамгийн хямд үе дээр явж байна гэж тэд тайлбарлаж байсан юм. Монголын хувьцаат компаниудын ашиг жил бүр нэмэгдсээр байна. Хөрөнгө оруулагчдад өгч буй ногдол ашигын хувьч дийлэнх улстай харьцуулахад өндөр байна. Тиймээс хямд дээр нь одоо авчихвал таны хувьцаа чулуу болно гэж мэрэгжилтнүүд зөвлөж байсан юм а. За яг энэ графикаас харж байна. Манай Монгол улсын хөрөнгөний мэрж дээр байгаа зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч топ 5 хаан, голом, тас, 5-7 апу гээд эдгээр 5 компанийг та хөрөнгө оруулсан бол ердөө 5 жилийн дараа өөрийнхөө хөрөнгө оруулалтыг ашигаараа бүрэн өгч байна. За топ 20 индекст байгаа компаниудад хөрөнгө оруулсан бол 6 жилийн дараа нөхөж байна. Гэтэл манай Монгол улстай ижилхэн түвшинд хөгжсөн өөр бусад улсууд 15 жил хүлээн. За бүр хөгжиж байгаа улсууд 15 жил хүлээн. Хөгжингүй улсууд хамгийн ойрхон гэхэд л Их Британи улс 10 жил хүлээхээр байж байгаа. За бүр Америкт гэвэл 20 жил хүлээн. За өнөөдөр та 30 настай залуу хүн байлаа гэж бодоход та өөрийнхөө хөрөнгө оруулалтыг ашигаараа 20 жилийн дараа нөхөд та 50-тай бол. За
дахиж бүр нугалыг ивэл та далттай болно гэсэн үг. Тэгэхээр энэ бол маш урт хугацаа. Харин Монголын хөрөнгөний зах зээлээс хувьцаа авбал та ердөө 5 жил хүлээгээд өгөөж аав. Баа юу эсвэл өөрийнхөө сагсанд байлгаж авах хിവэрээ хувьцаа юу? Дараа эсвэл магадгүй авч болох хувьцаа юу гэдэг бол харуул. Ингээд дээрх топ 5 компаниар жигсаагаад 3.5 гэсэн оноогоор дээшээ үнэлээд гараад ирэхэд бол дараах 5 компани гарч ирж байна. За мандал даатгал бол манай Монгол улсын даатгалын зах зээлийн гүнзгийрэлт нэгтршлийн түвшин бол харьцангуй доогуур байдаг гэхээр ирээдүйд өсөх боломжтой. Хүн болгон даатгуулагч болоод хүн болгоо одоо өөрийнхөө хөрөнгийг даатгаад явах юм бол мандал даатгал бол өсөх боломжтой. Дөрөвдүгээрт нь түрүүн эгдөрчсөн QB бол урт хугацаанд бас доктортой банкуудын төлбөрийн одоо системийг дааж чадварц компани. За гуравдугаарт нь Lendimэн бол түрүүн анхлан одоо финтек үйлчлэгийг санал болгоод зөвхөн финтек зээл болгох байсан. Сүүлийн үед багцээлийн багцаа олон одоо солонгоруулад автомашины зээлийг нэмж гарснараа огцон өсөлтийг бол бий болгосон. Ингээд Lendimэн-ийг бол оруулчихад. За 2-дугаарт нь Голон банкыг бол нэмжиж байгаа. Голон банкны хувьд яагаад энэ багцад байх ёстой компани вэ гэхээр банкуудыг нэг матриц байгуулад за тухайн банк болгон өөрсдийн бизнесийн сегмент рүү чиглэсэн одоо үйл ажиллагаатай гэдээ үзвэл Голон банкын дотроос хамгийн хайбрид банк гэсэн. Бодлоо хөгжлийн банк, бизнесийн чиглэлийн, хаан банк, ритейл чиглэлийн ингээд үзсэн чинь Голон банк бол хамгийн хайбрид. Эдийн засаг за савлаа гэхэд бол хайбрид банк хамгийн доктортой байдаг. Яагаад тэгэхээр нэгдлийн хэсэг одоо хэцүү байдалд орлоо гэхэд нөгөө талын хэсэг маань өсөж эсвэл бүр доктортой байж байгаа боломжтой гэсэн. Ингээд доктортой. Хаан банкын хувьд бол та бүхэн надаар хэлүүлэхдээ бүгд мэдчихэж байгаа. Яагаад миний багцанд байх ёстой компани вэ гэдэг мэдэж байгаа. За эдгээр компаниудыг хаанаас судалж авах вэ гэхээр Тэнгэр Капиталын одоо аппликейшнээс бол судалж авах боломжтой. Тэнгэр Капитал аппликейшнийг өмнө нь бол та бүхэнд одоо танилцуулж ирснээс илүү одоо өргөн цар хүрээнд одоо олон функцтэй шинэ нүүр царайтай шинэ системээр суурилсан ийм аппликейшнийг санал болгож. Тэнгэр Капитал 2T гэсэн энэ аппликейшн тун удахгүй нээлттэй хийнэ. 2026 оны 2 дугаар улиралд хэдүүлээ энэ аппликейшнд эргэж уулзаад саяны компаниудыг тулгаж авах боломжтой. Заавал энийг хүлээх шаардлагагүй. Та бүхэн одоо Play Store, App Store руугаа орвол Тэнгэр Капитал гэж байж байгаа. Энэ аппликейшнийг татаж аваад тэр дор нь бол саяны 5 компаниг хултаж авснаар таны багц маш өндөр өгөөжийг хувьцааны хөрөнгө оруулалтаас хийж болно гэж бол та бүхэн захиж хэлмээр байна. Тэнгэр Капитал үн цаасны компани цаашдаж үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд харилцагчийн эрх ашгийг дээдлсэн мэрэгжлийн ёс зүйтэй, хариуцлагатай, тогтвортой гүйцэтгэлийг тууштай хэрэгжүүлэн ажиллах болно гэдгээ Next Chapter нээлттэй өдөрлөгийнхөө үеэр илэрхийлж байсан юм а. Харилцагч байгууллагууд хамтран ажилладаг хөрөнгө оруулагч иргэдийн зүгээс тэдэнд итгэж цаашдаж хамтралаа үргэлжлүүлнэ гэдгээ мөн энэ үеэр хэлж байлаа. Энэ хэрээрээ бизнес эрхлэгч компаниуд тэдэнд хөрөнгө оруулах иргэд энэ хоёрыг зуучлах үнэт цаасны компанийн хамтрал улам нэмэгдвэл Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх болно. Монголын хөрөнгийн зах зээл улам бүр тэлж тэр хэрээрээ Монгол хүн бүр санхүүгийн эрх чөлөөнд хүрэх болтугай.